Бүгд найрамдах Солонгос улсын ДЭВ Энертик компани албан ёсны дистрибьютор Totcom сервис нь Монголын хэрэглэгчдэд зориулж 5 төрлийн халаалт тус бүртээ өөрсдийн онцлогт бас үүрэгтэй. Бид өмнөх дугааруудаа гуурсан халаалт болон хальсан халаалтын талаар танилцуулсан бол өнөөдрийн шинэ дугаараар соронзон орон үүсгдэггүй кабель, чигтэй нөхцөлд зориулсан халаалт болон нийтийн эзэмшлийн зам талбайг мөсдөж хөлдөөхгүй байх зориулалт бүхий хальтаргаа гулгаанаас урьдчилан сэргийлсэн халаалтын системийг танилцуулах болно. Соронзон орон үүсгдэггүй кабель. Энэхүү кабелийг хэрэглэгч та сургууль цэцэрлэг, албан тасалгаа, сүм хийдийн байрлал, зоогийн газар, зочид буудал, хүлэмж фермерийн аж ахуй, их дэлгүүрүүд болон томхон хэмжээний хурал зөвлөгөөний танхимыг халаахад хэрэглэхэд илүү тохиромжтой. Эрчим хүч зарцуулалтанд мөн л хэмнэлттэй халаалтын систем юм. Үзэгч танд танилцуулах дараагийн халаалтын систем бол чигтэй нөхцөлд зориулсан халаалтын систем юм. Хэрэглэгч та энэхүү халаалтыг чиг ихтэй өрөө болох савн, бассейн, ариун цэврийн өрөө болон галт тогооны өрөөндөө суйрлуулахад нэн тохиромжтой. Чигтэй нөхцөлийн халаалт нь айл гэрт илүү тав тухтай орчныг бүрдүүлэх бөгөөд та бага насны хүүхдээ усанд оруулах. Эсвэл өөрөө усанд ороод гарсны дараа доороосоо даарна гэж сэтгэл зовдохгүй, шалнаасаа дулаацуулж тааламжтай нөхцөлийг бүрдүүлдгээрээ давуу талтай юм а. Үзэгч танд санал болгох сүүлийн халаалтын систем бол хальтаргаа гулгаанаас хамгаалах кабелын халаалт юм. Энэхүү цас хайлуулах халаалт нь манай Монголын цаг агаарт нэн тохирсон. Өвөл хальтаргаа гулгаа үүссэн үед их зуруу, өгсүүр зам талбайд машин явхад хүндрэл үүсдэг. Тэгвэл тэрхүү асуудлыг шийдэж хальтаргаа гулгаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг хүсвэл дээрх халаалтын системийг зориулах боломжтой. Энэхүү халаалт нь тусгай цас мэдрэгчтэй удирдлагатай бөгөөд цас орж эхлэхийг мэдрэн автоматар ажилладаг халаалтын төхөөрөмж юм а. За манай компани хотын төв зөөхөн айлын 24 айлын орон сууц барьж байгаа. 6-7 давхар нь пентхаус, давхардаа 3 айлтай 24 айлын орон сууц. Тэгээд ер нь орж байгаа манайх ерөнхийдөө манай компани ерөнхий гүйцэтгэгчээр Термегаз гэх Итали компани ажиллаж байгаа. Тэгээд Итали инженер, Итали архитектууд бас манай компанид бас давхар хамтран ажиллаж байгаа манай компанид. Манай компани бас цөөхөн 24 айлын орон сууцанд цөөхөн айлынхаа ая тухтай орчныг бий болгоод Монголын өвлийн нөхцөлд одоо жишээлбэл гараж руугаа ороход одоо пандус маань бас цас ороод хөлдөж мөсцсөн байдаг. Тэрнээс бас сэрэмжийлэх үүднээс бас машинууд гулгаж доошоо бас асуудал гарахгүй үүднээс манайхаас халаалтын систем тавьсан байгаа ДЭВ компани. Энэ хүн бол хоёр талаараа өвлийн нөхцөлд бол байнгын халаалттай. Дээр нь 30-алтан дээр ямар ч зас тогтож галтаргаа үүсэхгүй. Энэ талаасаа манайхаас оршин суугчдынхаа ая тухтай орчинг бас зөв хангахын төлөө иймэрхүү халаалтын системийг тавьсан юм байна. Ерөнхийдөө бусад компаниудыг бол бас арай жоохон урт хугацааны баталгаа өгдөг юм байлаа. Тэр талаас манайхаас ямар ч тавиад үзсэн байгаа. Тэгээд ямар ч одоогийн байгаа одоо засуулсан одоогийн нөхцөлд бол ямар ч халаалт манай сайн ажиллаад байж байна да. Эдгээр 5 халаалтын системийн дулаан тохируулагч нь олон сонголттой бөгөөд хэрэглэгч та тухайн 7 хоногийнхоо ажил, амралтын зугаалгын төлөвлөгөөтэйгээ уялдуулаад халаалтаа захиалан програмчлах боломжтойгоор давуу талтай юм а. Түүнчлэн Totcom компаниас нийлүүлж буй эдгээр халаалтын системийг барилга хот байгуулалтын яам, байгаль орчин ногоон хөгжлийн яам, нийслэлийн агаарын чанарын алба, барилгын хөгжлийн төв зэрэг нийслэлийн төр захиргааны байгууллагууд дэмжин хамтран ажилладаг юм а.